Бид Монгол улсын гадаад харилцааны яамны эрхэм зорилго, үйл ажиллагааны стратеги зорилтын хүрээнд Монгол улсын түүх соёл өгүүлэмжлийг түгээн дэлгэрүүлж, Монгол улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагад олон улсын гэрээнд заасан хэм хэмжээг баримтлан нийтлэг үйлчлэгийг үзүүлэхийн зэрэгцээ. Монгол улсын гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээнд төрийн өндөр дээд хэмжээний айлчлал, зочин төлөөлөгчдөд тусгай үйлчлэгээ үзүүлж, онцгой цэгүүргийг хөгжүүлэн ажиллаж байна. Дипломат байгууллагын үйлчлэгийг эрхлэх газар нь үндсэн 3 хэлтстэй. Захиргааны хэлтэс, санхүү төлөвлөлт хамтын ажиллагааны хэлтэс, үйлчилгээ ашиглалтын хэлтэс. Дараахан мэргэжсэн 5 албатай зоог катерингийн алба, тогтчлт үйлчлэгээний алба, засвар үйлчлэгээний алба, хариулах хамгаалалтын алба, автобаазын алба. Дипломат байгууллагын үйлчлэгийг эрхлэх газрын автобааз нь 78 жилийн түүхэн хугацаанд 5 дугаар зэрэглэлийн автобааз болон өргөжөж, автобаазын дарга механик диспетчер, нэрв, засварчин, жолооч зэрэг 35 гаруй хүний бүрэлдэхүүнтэй 50-аад автомашинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Гадаад харилцааны яам, Монгол улсад суугаа элчин сайдын яам, төрийн дээд хэмжээний айлчлал, хавсран суугаа элчин сайдын яамдууд, итгэмжлэл жуух бичгийн барих ёслол, нэгдсэн үндэсний байгууллагын төлөөлөгчийн газрууд, Хилийн чандад суугаа дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллага, манай улсад айлчилж буй албан ёсны төрийн өндөр дээд хэмжээний айлчлалуудыг тогтмол үйлчлэн ажиллаж байна. Автобааз нь дипломат үйлчилгээнд мэргэжсэн дуршлагтай жолоочийн үйлчилгээ, мэргэжсэн жолоочтой автомашин түрээсийн үйлчилгээ, нисэг буудлаас тосоогоо хөргөх төрөл бүрийн автомашин үйлчилгээ, хурим хонхны баярын захиалгад үйлчилгээнд VIP зэрэглэлийн автомашин жолоочийн үйлчилгээ, жуулчлалд зориулсан хот доторх болон хөдөө орон нутгийн аяллаа машины түрээс, элчин сайдын яамдуудад хог ачлалтын үйлчилгээ зэргийг үзүүлж байна. Чинван ханд доржин өргөө зохицолбор. Монгол улсын гадаад харилцааны яамны анхны сайд Мэжид доржин ханд доржин гэр өргөө зохицолбор нь соёлын өвдөг бүртгэлтэй төрийн тусгай хамгаалалт байдаг үндэсний хэв маягийг шингээсэн 2 их гэр юм. Чинван ханд доржин өргөө зохицолбор нь 60-аас 100 хүнийг зэрэг бүлэн хүчин чадалтай хотын төвд байрших 30 гаруй автомашины зогсоол бүхий байгууламж юм. Тус зохицолборт өглөөний цайтай ажил хэрэгж уулзалт, хурал зөвлөгөөн, жуулчлалд зориулсан үндэсний урлагийн хөтөлбөрт багц, тэмдэглэлт баярын өдрийн арга хэмжээ, одонгийн найр, хүүхдийн сэвлэг үргэх ёслол, төрсөн өдрийн арга хэмжээ, шинэ жил сар шинийн залгал зэрэг хүлээн авалтын бүхэл арга хэмжээг чанарын өндөр түвшин зохион байгуулах бүрэн боломжтой. Зоог катерингийн үйлчилгээ Монгол улсад стандартад мөрдөгдөж буй хүнсний аюулгүй байдлын стандарт шаардлагад нийцсэн үйлчилгээг үзүүлэх, төрийн дээд хэмжээний айлчлал, олон улсын байгууллагад Монгол үндэстний болон олон үндэстний зоогоор үйлчлэх үүрэг бүхий зоог катерингийн үйлчилгээг үзүүлж байна. Зоог хүлээн авалтын үйлчилгээ, явуулын катерингийн үйлчилгээ, зоогийн гэрчлэлийн багц түрээсийн үйлчилгээ, VIP төвчний үйлчлэг үзүүлэх зэрэгцээ мөн манай байгууллага нь объектын бүрэн бүтэн байдал, ажиллах орчин нөхцөлийг аюулгүй ажиллагааг хуулийн хүрээнд захин хамгаалах, үүрэг бүхий харуул хамгаалтын үйлчилгээ, мэргэжсэн нийтлэг үйлчилгээний ажилтнуудын офис, үйлчилгээний танхим, гадна талбайн өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээ, захиалгын дагуу сантехник захиалгаан, ус хангамжийн төхөөрөмжийн засвар үйлчилгээ, барилгын дотор гадна засварын ажил үйлчилгээ, өдөр тутмын цэвэрлэгээ, ариун цэвэр, эмэгцэгц, дэг журмыг сахин ажиллаж байна. Бидэнд үргэлж итгэл хүлээлгэж, дэмжин урам зориг өгч, хамтдаа хөгжин дэвшиж ирсэн та бүхэндээ чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье.